За тэгэхээр одоо хүн төрөлхтний өмнө өнөөдөр яригдж байгаа хамгийн чухал одоо асуудал алтан бомбын эрэнд шилжнэ гэж. Тэгэхээр алтан бомбын эрэнд шилжихэд өнөөдөр юу саадулж байна? Алтан бомбын эрен өөрийнхөө одоо энэ цаг одоо ирэхсээр ингээд эргэлдээд явхад одоо юу болох байгаа юм бэ? За тэр алтан бомбын эрен гэдэг нь одоо хүн төрөлхтний төвхөнд алтан загсны ордоос тэр одоо хумхийн тоосны бомбын орн одоо ус авах тэр одоо их усруулж яриад байгаа шуудхан хэлгээд. Тэгэхээр энэ 400-ийн наран тэнцлийн орн одоо яг дэлхийн цэнгэг усны ундрагын орн бол энэ Евразийн төвд байгаа. Одоо баруун Монголд байгаа Их нууруудын хотхор гэдэг газар зүйн байралд байгаа энэ одоо орчин яг энд Палатитис гэдэг тэнгис байгаад энэ тэнгис одоо Евразийг одоо удам нутагт тархан байршлагтай баруун зүг тархан байршилсан онцлогтой яг энэ үеэр бол тэр Гандван одоо Давраас гэж ингэж одоо манай энэ дэлхийн цардас хоёр хуваагдаж тэрэн дундуур энэ цэнгэг ус тэнгисийн айсаа орсон байдаг. Тэгэхээр би та бүхэнд одоо юу гэж хэлэх гэж байна уу гэвэл алтан бомбын нэр нь эндээс одоо эхэлж 400-ийн наран тэнцэлдор одоо өмнө зүгийн баруун зүгийн хойд зүгийн умар зүгийн гэсэн энэ одоо алтан бомбын эртний одоо үеийн түүхийг давтаж эхлүүлнэ. Тэгэхээр яг одоо бол бид нөгөө одоо эртний гүн ухаанч Гегл сануулсан дорн зүгт одоо төрвий тэр төр бол одоо хүн төрөлхтний анхны төр байсан юм а гэсэн энэ алтан загсны ордын энэ төрт ёсыг бид дэлхийд дахин танилцуулах гэж байгаа. Энийг танилцуулахын тулд их хориг одоо их үдийн их хориг гэдэг энэ одоо номыг бид дэлхийд дахинд одоо албан ёсоор танилцуулахаар бэлтжээд байна. Тэгэхээр энэ одоо ямар учиртай юм бэ гэхэд эртний одоо бүхий л одоо гүн ухаантнууд хүсэн хүлээсэн энэ бомбын эрнийг эхлүүлнэ гэдэг бол дэлхийд дахинд загсны эрнийг албан ёсоор дуусгар болгож бомбын эрнийг албан ёсоор эхлүүлэх шаардлагатай болсон учраас бид яг одоо энэ 3 дугаар сарын одоо наран тэнцлийн дараах хамгийн анхны тэргэл удаан өдөр баруун зүгт өөрөөр хэлбэл арга бэлгийн буюу одоо яг мөрөн голын тонголог ус мөрөн голын айс авт цэнгэг усаар хангах үйл хэргийг эхлүүлэхээр тавлчаад байж байна. Зүүн зүгт бол бидэнд үнэхээр бэрхшээлтэй байна. Зүүн зүгт бид мөнгөн бомбын нэрнийг эхлүүлэх ёстой. Энэ бол баруун зүгт алтан бомбын, зүүн зүгт мөнгөн бомбын нэрнийг зөвхөн 3 дахьчийн эрэнд эхлүүлсний дараа 4 дахьчийн эрэнд тэр бомбын нэр эхэлдэг. Энэ чинь гуруулаа өөр юм. Гэтэл одоо биднэрт болоод энэ саяын бид нэр одоо энэ уртлын одоо ярьсан дээр тайлбарлсан тэр хоосон домгоор хотлыг мэхэлж хорон санаандаа нөөрөө хордож араадан гүрэн амьсгал хураана гэсэн одоо Нострадамсын сануулга ёсоор бид нэр одоо энэ тайган бухын доор байгаа хүмүүс тэнд одоо Чингис хааныг төрсөн дахин тэнд одоо үхсэн дахиад төрнө гэх мэтийн нэм төрөгдлөөр одоо үүсэж байгаа энэ буруу төсөөлөл их бэрхшээл үзүүлж байна. Нөгөө нэг талдаа бол би дэлхийд дахинд бол бор даах хар даагийн газар зүйн байралд бид алтан мөнгөн бомбын эрэнийг баруун зүгт ээлжүүлнэ. Мөнгөн одоо бомбын эрен нь бол Грекийн нутагт эхлэн алтан бомбын нэр нь бол Батуусараа тэгээд одоо Кокшин крем буюу хар даагийн нэрэнд эхлэх. Энэ бол морьтны үйл хэрэг. Күлэгбаатарын нутгийн үйл хэрэг учраас энэ бүгдийг одоо бид эхлүүлэх үйл ажиллагааг бэлтжээд байна. Үүний түрүүн бид одоо Троен дайнаар бол жишээ нь алтан хорог улсын нутгийг одоо авран хамгаалах гэж Троен дайныг хийж авран хамгаалж чадсан. Тэр үйл ажиллагаагаар бид баруун Монголд одоо алтан хорог улсын одоо алтан бомбын нэрнийг эхлүүлэхээр одоо тэр зүг рүү одох гэж байгаамаа. Иймгүй хүн төрөлхтнийг одоо бомбын эрэнд эхлүүлэхийн өмнөх алтан мөнгөн бомбын эрнийг Евразид эхлүүлэхийн тулд бид Грек, Оросын нутаг, Чех, Кримийн хойгийн нутаг энэ үйл хэргийг эхлүүлнэ. Мөн түүнчлэн Унгарын нутаг, тэгээд Киргиз, Узбекистаны нутагт хамарсан энэ морьтон Күлэгбаатарын үйл хэргийг бид хэрэгжүүлэх юм а. Энэ үйл хэргийг хэрэгжүүлэх дараагийн нэг үйл явц нь бол бид Батхааны алтан ордын улсын 3 одоо
Алтан орд, Ил орд, одоо Мөнгөн модны орд гэсэн ийм 3 орд улсын нийслэлийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. Яг одоо бид нар Алтан орд улсын эсвэл Ил орд улсын, Мөнгөн модны орд улсын одоо нийслэлийг барих газрын тавыг барьж байгуулах одоо ажиллагааг эхэлж байна. Тэгээд бид эдгээр дахинд хүн төрөлхтний сайн сайхны төлөө энэ дэлхий дээрх амьдралыг одоо хадгалан авч үлдэх дахин сэргэн мандах үйл процессыг үргэлжлүүлэхийн төлөө энэ одоо Балгасан хотын шин бүтээн байгуулалтыг Алтан ордын улсын нийслэл эхлүүлж хүн төрөлхтний түүхэнд анх удаа дахин одоо бүх нийтээр нэгэн нийтийн төлөө нийт нь нэгний төлөө гэдэг энэ сайхан эртний үрийн дор нэгдэж бомбын эрнийг амжилттай эхлүүлэх ажиллагааг баруун зүгээс эхлүүлнэ гэдэгт найдаж байна. Харин дорн зүгт одоо хэрхэн энэ үйл хэрэг явахыг зөвхөн Тангад номын уул овооны одоо буулгаж одоо цэвэрлэх Монгол орныг одоо бомбын эринд бэлтгэх ажиллагааг хэрхэн хийхээс хамаарах учраас энийг Монголын ард түмэн одоо анхааралтай авах байхаа гэж найдаж байна. Ингээд одоо хүн төрөлхтөнг бомбын эрин үед амар амгалан орж зөвхөн бомбын эринд эхэлснээр энэ одоо коронавирус